Тэгээд энэ одоо буруу тооцоолсон гэж үзэж байгаа мó үзэхгүй байгаа мó гэдэг дээр Жавхлан сайдыг хариу өгнө үү гэж хүсэж байна. За дараагийн асуултыг асууж энэ орлогын бууралтыг 10.6% хичээ зарлага 5.4%-аар бууруулсан байна. Ер нь одоо айл өрхөөр ботсон ч гэсэн аж ахуй нэгжиж гисэн байнга л эн чинь орлогоо тооцчоо зарлагаа түүндээ тохируулж тооцдоггүй мó. Тэгээ бид нар ийм цүүн цагт одоо маш их асуудал дагуулад хүн болгон амтай болгон яриад нийгэм тэр чигээрээ төсвийг сонирхдаг болсон шүү дээ. Тэгээ ийм үед орлогодоо тохирсон ийм төсвөө баталж болдгоо мó. Уг нь ерөнхийлөгчдөө хавсаадж жагаад баг нөгөө алдагдaltaгүй төсөв баталсан. Тэгээ ядаж алдагдaltaгүй оруулж ирж болохгүй юм уу тодтоглоо 1.3 их 80-ийн алдагдaltaй гэж ойлголоо. За хоёрдугаар орлого талаа нэмэх тал дээр ямар ажил хийх вэ? Энэ их асар олон тэр бумын нөгөө Чингис банк, нөгөө Капитрон банкнд алга болсон энэ За Жавхлан сайд нэмж хариулъя. За баярын гүшүүний асуултанд хариулъя. Төсөв төлөвлөх аргачлал маань өөрөө хуультай шүү. Хуулийн дагуу хийгддэг. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр одоо төсвийн хүрээгээр дамжаад макро төлөвлөлт хийгдэнэ. Тэр хүрээний хүрээнд төсөв өөрөө одоо салбарынхаа зохицуулалтаар хийгдэж явдаг. Ийм байна. За нодлон төсвөө төлөвлөж эхэлж байх буюу яг өдийд ганц Монгол улс биш дэлхийд даяар ковидын дараах одоо сэргэлтгээд төсөөллүүд их өөдрөг байсан. 9 сарын 1-нд өргөн барихад ч өөдрөг байсан. Харин 11-12 сараас байдал нэлээ өөр болсон. За он гараад бүрч хэцүүдлээ. Энэ дэлхийн нийтийн ийм төлөвлөлтөнд орсон ч явсан шүү. Ганцхан Монгол улсад тохиолж байгаа асуудал биш. Энэ удаагийн эдийн засгийн саарал дэлхийн нийтээр учирч байна. Эдийн засгийн өсөлт удаашрж байгаа дэлхийн нийтээр учирч байгаа ийм зүйл. За энэ дээр одоо улс бүр өөрөөсдийнхөө одоо бодлогоор өөрөөсдийнхөө боломжоор энэ тохиргоонуудаа